Liberty at Liberty Island. Ferry schedules are posted aboard this vessel, as at the National Park Service Visitor Information Center on Liberty Island. Glass from all around. Яваа гэх гоё аа. Ингээд нэг амар гоё аа. Нэр гоё юм ман донд ингээд тийм ман. Өнөөдөр нэг сарын хэдэн бэлээ? Today? 25. 24. Нэг сарын 20. За тэгэхээр энэ одоо эрхчлөөний хөшөө буюу энэ нэг хэпэн зөөсөн за гартаа бамбар барьсан эмгтэй хөшөө одоо бол дурсгал бол мэдээж дэлхийд баяараа энэ хөшөөг үзэх гэж энэ дурсгалыг үзэх гэж ирдэг. За дээрэс нь Америк нэгдсэн улсны үндэсний бэлэг тэмдэг гэж нэрлэгддэг. За энэ хөшөө одоо анх энийг одоо ингээд маш их одоо объем ихтэй мэдээж хэрэг ингээд хүнд төмрөөр хийсэн. За энийг бол алдартай нөгөө Эйфелийн цамхыг хийсэн Густав Эйфел. За энийг одоо зохион бүтээсэн инженер нь. За энэ ногоон өнгөтэй байгаа нь анх бол угаасаа энэ 350 ширхгийн зэсийн гулдмаагаар авчиж гадна талынд бүрсэн. За дотор талын конструкц нь дан төмрөөр хийсэн. Тэгэнгүүтээ энэ зэсээр хийгээд за тэгээд энэ 20 жилийн дараа 1886 оноос хойш 20 жилийн дараа энэ байгалийн одоо цас бороо уустай тэгээд салхи юмд ингээд илэгдээд ургал явагдаад ингээд ногоон өнгөтэй болсон. За энэ ногоон өнгө нь одоо яг болоод эрхчлөөг одоо бэлгэлсэн хөшөө дээр нь ногоон өнгөтэй байгаа нь бол тэр одоо зэсэн шар өнгнөөс илүү үзэсгэлэнтэй болсон юм шиг надад санагддаг. За энэ хөшөөг мэдээж олон газар дэлхийн одоо олон хотуудад одоо копи болгож хийсэн байдаг. Жишээлх юм бол Японд байдаг, Бразилийн Рио де Жанейрод байдаг шүү дээ. Тэгээ мөн энэ Америк нэгдсэн улсад маш олон газар жижиг хөшөөнүүдийг энэ одоо эрхчлөөний хөшөөг дуураалгаж хийсэн байдаг юм байна үзэгчтэй. За тэгээд бид нар өнөөдөр нэвтрүүлгээ Нью-Йорк хотоос тэр дундаа эрхчлөөний хөшөөнөөс эхэлж байгаадаа маш их баяртай байна. За ямар ч зүйл хүн ингээд та бүхэндээ бас энэ бүхнийг үзүүлэх гэж Америк нэгдсэн улсад анх удаага ирж байгаа. Тэгээ та бүхэндээ ч гэсэн энэ гоё юмыг үзүүлж харуулах гэж байгаа да. Айгу яг ч юм сэтгэл хөдлөд байна. За тэгээ бидэнтэй цаг байгаарай үзэгчтэй. Тэг бол тэр юу So each piece was shipped individually. I wonder what they're doing to it.
Бас дээш одоо та бүхэн харж байгаа энэ тэр дунд хэсгээр нь хүмүүс гарцсан байгаа. За тэндээсээ дээшээ ингээд шатаар хамгийн дээд талд нь гарахад 354 ингээд шатаар алхдаг гэж байгаа дотор нь. За тэгээд дотор нь бол яг экстра одоо чухал үед гардаг 3 хүн суудаг лифттэй юм байна. За дээрүүд бол бүр тэр дээдэр дээр нь байгаа одоо бамбар дээр нь гардаг байсан гэсэн. Одоохондоо 22 хүртэл гарааг байгаа гэсэн. Тэгээд бид нар одоо дөнгөсөө ирсэн байна. Ямар ч байсан энэ дотор орж үзнэ үзэгчтэй. Тэгээд бидэндээ цуг байж энэ одоо Нью-Йорк хот мөн Америк нэгдсэн улсын нэвтрүүлэгтэйг хамцаг байгаараа үзэгчтэй. Дахиад хэрэг болно шүү дээ. За тэр зүүн ингэж гарч болд юм болоо. Hi, Mom. За энэ хөшөө нь бол сууртайгаа нийлээд 96 метрийн өндөр. За хөшөөний зөвхөн хөшөөний өндөр нь 46 метр. За энэ хөшөө барьдаг Liberty буюу эрхчлөөний арал нь нэгэн тийм жижигтэр орол. Тэгээд битүү ингээд гоё янзлаад одоо хүмүүс суудаг газартаа эргэн тойроо алхдаг замтай. Тэгээд тэр талд одоо тэр нэг дээдлэн гардаг юм хотыг бас харж болдог эргэн тойроо энэ айландад дээрээс бүх хотоо ингээд тойроод харчдаг. Тэр бүлээрээ ирээд цагийг бас нэг өдөрт нэг өглөө эрт ирээд өдөөс хойш хүртэл та бүхэн энд ирэх юм бол 6 цагийг өнгөрүүлэх юм байна. За ерөнхийдөө ингээд 40 минут болгон энэ Нью-Йоркийн яг Манхэттенээс энэ усан онгоц явж байгаа юм байна. Тэгээд одоо энэ чинь буугаад хэдэн цагч болсон байж байгаа. Тэгээд энэ паромод ер нь буцаж суугаад тэгээд бусад энэ гүүн мөр хараад ингээд нэг бүтэн өдөрлөө зарцуулах юм биш үзэгчтэй. Тэгээд $24 энэ үзлэнтэй арал дээр ирээд эрхчлөөний хөшөөгөө үзээд тэгээд буцаж усан онгоцондоо суугаад одоо усан онгоцон дээр бол одоо хоол унд тэ бүх юм байгаа. Тэгээд ирээд та бүхэн яваарай гэж зөвлөё.
За үзэгчдээ өнөөдөр 2024 оны 1 сарын 25-ны өдөр за ерөнхийдөө Нью-Йорк хотод бол яг ингээд өвлийн улиралдаа бороо ороод өнөөдөр 11 градус дулаан. За энэ өдөр ингээд Нью-Йорк хотын энэ алдартай одоо хөшөөний дээрээс ингээд яг эндээс далаагаас ингээд тавьдаа сууж байхдаа ингээд битүү мантай бороо ороод ман дотроос энэ хотын өндөр тэнгэр багандсан байшингуудад маш үзэсгэлэнтэй харагдаж байна. За энэ одоо Америкийн бэлэг тэмдэг болсон энэ алдартай хөшөө маань 1984 онд дэлхийн соёлын хувьд бүртгэж авсан. За энэ хөшөөг одоо дээрс Америкийн нэгдсэн улсын үндэсний хөшөө гэж бахархан нэрлэдэг. За энэ одоо сайхан газар ирсэн. За энэ одоо түүхтэй газар ирсэндээ одоо маш их баяртай байна. Эндээс ингээ харахад бол тэр яг үүлэн дээр хөвж байгаа ус онгоцнууд яваад байгаа юм шиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж ирсэн. За энд ямар ч одоо бороотой цастай байсан энэ ус онгоцнууд 40 минут болгоо явдаг. За энд ингээд нэг хэсэг л юмыг мартна, бүх хорвоо мартна гэсэн гайхалтай байлаа. You're almost 67 steps away. Энэ биш үү? Энэ сайхан чи юм бэ? Энэ? Энэ мөн ба. Тэ нүрэш. За эрхчлээний хөшөөний яг энэ одоо хөлнийхэн доод талын хэсэгтэр гарч ирсэн байна бид нар. За тэгээд эндээс бол яг энэ одоо Нью-Йорк хот маань
яг энэ мандаа үедээ нэг ман дотроос цохооцсон энэ өндөр барилгууд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна. За энд бол мэдээж нартай өдөр бол бас их гоё харагдах. Яг энэ мантай өдөр одоо 1 сарын 25-ны өдөр өвлийн үеж үнэхээр энэ хот бол одоо нэг ман дотроос цохоож байгаа нэг хүүхдийн тоглооморхоо бүр ийм айгүй гоё тийм одоо яг юугаар өөр хэлэхээ аргагүй тийм гоё юм байна. Тэгээ та бүхэн ингээд Америкт ирэх юм бол хамгийн түрүү одоо энэ эрхчлөөний хөшөөн дээр ирж үзэх хэрэгтэй юм байна шүү. Дэлхийн өнцөг булан бүрээс одоо зорж ирж байгаа хүмүүс одоо эрхчлөөний хөшөөн дээр байгаа эмэгтэй маань яг ингээд гараараа даллаад манай орон тавтаа морилно гэдэг. Тэгээ яг энэ дээр ирдээ одоо яг бидний өмнө харагдаж байгаа арал дээр жижигхэн арал дээр очиод айлс гэдэг арал гэсэн. За одоо яг хэлээрээ ороод тэгээд энэ одоо Америк нэгдсэн улсад ирдэг байсан түүхтэй юм биш үзэгчтэй. You will have the opportunity to learn much more about these immigrants and their experiences during your visit today. 3 floors of self-guided exhibits. Information is available at the desk on the main floor. An informative audio tour is included with your ticket and may be picked up when you arrive on each island. For those traveling with groups facility, ferry schedules are posted aboard this vessel and at the Ellis Island information desk. There are oceans and rocks, places where fish swim and birds fly, where mountains spring up. За ингээд бид эрхчлөөний арлаас нэг 10 минут гэртээ яваад энэ Элис арал дээр ирлээ. За Элис арал дээр байдаг одоо хүмүүс яаж Америкийг зорж ирж ирсэн тухай маш сонирхолтой музейг үзэхээр явж байна. За бидэнтэй цуг байж музейг үзээрэй үзэгчтэй. За үзэгчтэй Нью-Йорк хот бол одоо Америк нэгдсэн улсын хамгийн том хотуудын тоонд зүүн ёсоор орно. За энэ хотод бол
хотын оршин суугчид 8.3 сая хүнтэй. За хотын иргэн тойронд бол 20 сая гаруй хүн амьдардаг. За нийтдээ ингээд бараг одоо 30 сая хүн л амьдрна гэсэн үг шүү дээ. За энд бол Англи, Испани, Хятад, Орос, Франц, Еврей, Итали, Африк орнуудын олон хэлүүд, за мөн Солонгос, Араб, Польш гэх мэт одоо маш олон хэлээр ярьдаг хүмүүс. За англиар ярьдаг хүмүүс нь одоо хүн амынхын дөнгөж тал хувийн ч бараг эзэлдэггүй. За 41% эзэлдэг юм байна. За бусад нь 58% нь одоо маш олон хэлээр ярьдаг хүмүүс амьдардаг. Бараг 170 гаруй хэлээр ярьдаг хүмүүс амьдардаг юм байна. Тэгээ Нью-Йорк хот бол Нью-Йоркийн одоо Нью-Йорк хот нь Нью-Йорк мужийн одоо зүүн өмнөд хэсэгт байдаг Атлантын далайд байрладаг. За энэ хотыг 17 дугаар зууны ихээр Голландын колоничлогчид анх байгуулж исэн. 1664 он хүртэл шинэ Амстердам гэдэг хүртэл нэртэй байсан юм байна. За Европын суурингууд 1624 онд энд анх сууршиж эхэлж исэн. За 1625 онд одоогийн Манхэттны өмнөд хэсэгт Голландын одоо суурин байгуулагдаж исэн түүхтэй. За Нью-Йорк хот бол дэлхийн санхүү улс төр эдийн засаг соёлын чухал төв. За Нью-Йорк хот нь Манхэттен арал Staten Island, баруун Long Island, Хойд Америкийн их газрын хэсэг болон за Нью-Йорк Бонт дахь хэд хэдэн жижиг арлуудаас бүрддэг. За Америк нэгдсэн улсын хүн амын тооллогын товчооны мэдээснээр тус хот нь 1214.4 км² талбайтай. За үүний зөвхөн 785.6 км нь л одоо хуурай газар. За 428.8 км² газар буюу за нутаг дэвсгэрийнх нь 35% нь усаар хүрээлэгдсэн байдаг гэсэн үг. За хотын далайн эргийн урт нь уртаашаа 837 км орчим далайн эргийг одоо яг ингэ явж байхад бол маш үзэсгэлэнтэй харагддаг. За энэ хот бол дэлхийн бараг бүх шашны урсгалын төлөөлөгчид амьдардагаараа бас алдартай. За өөрөөр хэлбэл одоо бүх амьдрын суугчид нь цагаачтаас бүрдсэн гэж хэлж болно. За үүнээс бол мэдээж Христэд итгэгчид болон Иудаизмын дагалдагчдын тоогоороо давамгаалдаг. За ягаад гэвэл энд одоо Израилаас ирсэн хүмүүс бас маш олноор амьдардаг юм байна. За Нью-Йоркод бүх томоохон шашны мөрөглөлийн газрууд бас байдаг юм байна. За энэ хүн Ээлис арал дээр өнгөрсөн хугацаанд одоо маш олон тооны хүмүүс яг энэ одоо арал дээр ирж одоо энд одоо олон тооны цагаач дэрдгээр маш их алдартай газар. За өнгөрсөн хугацаанд хотын хүн амын дийлэнх нь Европоос ирсэн цагаачд байсан одоо дээр үед гэсэн үг. 19-р зууны дунд үед гол төлөв Ирланд, Германчууд, за мөн 20-р зууны их үед Еврей, Италичууд, за 1940 онд Америкийн нэгдсэн улсын албан бус одоо нийслэлийн хүн амын 94 орчим хувийн цагаан арстандууд байсан юм. За өөрөөр хэлбэл тухайн үед албан бус нийслэл байсан. 40-од оны үед бол 94 орчим хувийн цагаан арстууд байсан. За гисэн хэдий цагаан арстууд хотын зах руугаа одоо маш их нүүж ирсэн. За одоо өөрөөр хэлбэл одоо энэ Нью-Йоркт амьдардаг цагаан арстууд ихэнх нь хотын захтай одоо тусдаа том байшингууд бариад амьдарч ирсэн. За мөн эдийн газартай байт юм байна. За том одоо маш том тийм эдийн газартай байшингуудтай, хувийн байшингуудтай хүмүүс нь олноороо амьдардаг болсон юм байна. За гэсэн чи цагаан арсны хотын зах руу нүүснээр угсаатны бүтцэн бол маш хурд өөрчлөгдсөн. За хотын захын хотчлт гэж нэрлэгдэг энэ үзэгдэл анх Нью-Йоркд их хэмжээгээр гарч ирсэн түүхтэй. За хотын хязгаарт гарсан хүмүүсийг одоо энэ газар дамжиж ирсэн олон үндэстэнгүүдийн төлөөлөгчдөр солигдсон гэж үздэг. Сүүлийн хэдэн 10 жилд Нью-Йорк Аз, ялангуяа Хятад, Индийг, Пакистанчууд, мөн Латин Америк, Карибын тэнгисийн олон орны иргэдэг яг энэ одоо газраар дамжуулан утаж авсан түүхтэй. Цагаачдын их шилжилт хөдөлгөөний үр дүнд Нью-Йорк нь 1980-ад оны дундуур цагаан арснуудын дийлэнх хувийг алдсан гэж хэлж болно. За Латин болон Африк гаралтай Америкчуудын гэр болсон. За Америкийн анхны хотуудын нэг болж байсан юм байна. За одоо Манхэттен болон Staten Island-д цагаан арснууд нь одоо дийлэнх хүн амынх нь цорын ганц хүмүүс амьдардаг дүүрэг юм байна. За сэлжин суурших үйл явцын нэг гол бэлэг тэмдэг болсон Ээлис арал дээрх цагаачлалын музей бол одоо тухайн үеийн одоо түүхийг бол маш сайн үзүүлж өгснээр алдартай юм байна. За энэ бол одоо хүмүүст ингээд бүх юмыг бүр детальчилж ярьж одоо дээр нэмж баримтат канонуудыг үзүүлт юм байна. За энд бол 1954 оны хүртэл Америкийн нэгдсэн улсын 20 сая гаруй ирээдүйн иргэд дамждаг цагаачдыг хүлээж авдаг гол төв байсан юм байна. За энд бол одоо 20 сая гаруй хүн энд ирсэн гэхээр одоо Америкт ирсэж байгаа цагаачдын одоогийн амьдарч байгаа Америкчуудын ихэнх хувийг одоо
энэгээр дамжуулж авч ирсэн түүхтэй юм байна. За 19-р зууны олон тооны цагаачдын шилжих төлөвлөгөөний болноос хотын хүн ам бол маш их хурдтай өссөн гэж үздэг. За энд ч энэ газар бол маш их түүхтэй газар гэж үздэг юм байна. За Америк нэгдсэн улсын иргэний дайнаас хойш Европоос бол маш олон хүмүүс ийшээ ирсэн байна. За Нью-Йоркийн одоо ирж шинэ илүү сайхан амьдрал хайж Америк нэгдсэн улсад ирсэн сая хүмүүсийн анхны зогсоол болсон гэж хэлж болно. Европоос ирсэн. За тиймдээ 20-р зууны ихэнх хагаст одоо тус дэлхийн аж үйлдвэр худалдаа харилцааны төв болж чадсан юм байна. За энэ олон цагаачид одоо ирснээр ажиллах хүчин бий болсон. За маш олон хүмүүс энд ирж ажиллаж амьдарч өөрийнхөө амьдралыг залгуулсан тус хотын өсөлт хөгжилд маш их нөлөөлсөн. За энд 1904 онд анх газар доорх метроны шугам баригдсан. За 1930-ад онд дэлхийн хамгийн өндөр одоо тэнгэр багцсан барилгууд одоо Нью-Йоркт баригдсан шүү дээ. За одоо Нью-Йоркт байгаа байшингууд мэдээж бүгд л одоо тэнгэр багцсан байшингууд байдгаар одоо зарим хүмүүс бол цементийн хот гэж нэрлэдэг одоо маш их цементээр уулагдсан гэж. За энд бол 1930-ад оноос хойш одоо энэ өндөр барилгуудын суур тавигдсан юм аа. Энэхүү музейг үзснээр бол одоо маш их сэтгэл хөдлөсөн. Яг гэвэл за тухайн үед мэдээж янз янзын хүмүүс янз янзын зорилго өөрчлөөд за мэдээж бүх юмаа зараад их хүмүүс Америк мөрөөдөл, American Dream гэж ярьдаг. За тэрийгэ биелүүлэхийн тулд энэ одоо immigration-ийн газраар дамжиж ирэхдээ зарим нь одоо бүх юмаа зараад хүн амьтанд мөнгө өгөөд юу ч үлдээд ирсэн боловч орж чадаагүй шууд зарим дээрээсээ буцдаг байсан байх. За тэгээд энэ хүмүүсийн холбоотой амьдралын түүх за энд одоо явж чадахгүй энэ буцахтаа эрэгтэй ч хүртэл мэдээж маш их зовлон туулж ирдэг далаагаар ингээд завин цугаад ирдэг байсан юм. За эрэгтэй зарим ингээд өвчин тусаад ирдэг байсан юм. Зарим одоо орж чадахгүй буцахтаа замдаа ухаж өргөх явдал маш их гарч ирсэн байна. За мэдээж хүмүүний амьдралын түүх болохоор одоо гонигтай зарим баяр баясгалантай за энэ Америкийн нэгдсэн улсын одоо олон зуун мянган хүн энд ирж одоо өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж ирсэн ч гэсэн биелүүлж чадаагүй буцсан хүмүүсийн гонигтай түүхийг ч бас эндээс олж үзэж болох юм байна. За та бүхэн одоо Нью-Йорк хотод ирвэл энд заавал ирж үзэх ёстой газар юм байна шүү үзэгчтэй. За ерөнхийдөө одоо Америкийн нэгдсэн улс ялангуяа Нью-Йорк хотод ирснээр Нью-Йоркод одоо хамгийн түрүүн сэтгэлд одоо үлдсэн юм бол одоо таарсан хүн болгон маш их одоо хүмүүсийг гоё ухтаж авдаг сайн байна уу сайхан амарч гэнэ үү хаагуур явж гэнэ анх удаа ирж гэнэ гэдэг. За тэр нь одоо мэдээж энэ олон үндэстэнгүүтэй холбоотой хин ч хэнийг ч одоо
гадуурхдаггүй байна. Хин ч хинтээ одоо энэ ямар хувцс юмс, энэ ямар хүн хар арьстай байна уу, шар арьстай байна уу? Энэгээр бол одоо энэ Америк нэгдсэн улс надад үнэхээр таалагдсан. За анхны сэтгэл шүү дээ. Цаашдаа мэдээж энэ улсыг одоо үзээ сонирхоод явахаар ямар сэтгэл бий болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь энд анх ирэхэд бол одоо миний олон явсан газруудаас хамгийн сэтгэлд үлдсэн одоо хүн болгон инээж өгтөж хүн болгон маш өөрийнхөө бүх хэмийг яриад таксинд суулсан ч таксинд жолооч бүх амьдралаа ярьж байгаа надад маш их сайхан санагдаж байна.
За Нью-Йоркод бол үнэхээр үзэлттэй хот юм уу? За ямар ч байсан дэлхийн аялал жуулчлалаараа эхний 3 жагсдаг Нью-Йорк бол дандаа 1 2 3 ээжлээд явдаг. Тийм болохоор энэ даргагүй хүн ирж үзэх гэж бүрүүдэх нь аргагүй юм байна. За 750хан одоо километр квадрат буурай газар нь битүү одоо маш өндөр байшингуудаар хүрээлэгдсэн. За 8 сая гаруй хүн амьдардаг. Олон Сайхан мэдээд үзэгчтэй бид өнөөдөр Times Square-ийн талбай дээр лээ. За энд бол Нью-Йоркийн хамгийн одоо олон хүн цугладаг газар, дээрээс нь 9 жуулчин болон хамгаалын төрөө ирдэг газар. За Times Square-ийн талбай нь бол дэлхийн хамгийн их одоо олон хүн зочилдог газруудын нэг бөгөөд жилд ойролцоогоор 50 сая гаруй жуулчин ирдэг юм байна. За тус талбайг дэлхийн уулзуур гэж нэрлэдэг. Мөн өдөрт 300 мянган гаруй явган зорчигч, 115 мянган жолооч зорчигч дамжин өнгөрдөг. За 170 мянган хүн ажилтдаг юм байна. За энэ Times талбай нь Нью-Йорк хот төдийгүй Америк нэгдсэн улсын бэлэг тэмдэг. За түүхээс нэмээд үзэх юм бол 1904 онд Нью-Йоркийн хэвлэн нийтлэгч Адольф Watts за сонирхолтой үйл ажиллагааг энэ хуучин 42 дугаар гудамжинд байрлах одоо анхных нь гудамжныхын нэр нь Лонкаг талбай гэдэг байсан газар одоо нүүлгэж ирсэн түүхтэй. Тэрээр Нью-Йорк хотын тухайн үеийн захирагч Жорж Маккелланд за метроны буудлын бариад түүнийг Times талбай гэж нэрлэхийг ятгсан түүхтэй. За энэ үрдэнд 1904 оны 4-р сарын 8-нд хотын дарга оролцоотойгоор талбай нэрийг ясал төгөлдөр Times Square гэж нэрлэсэн түүхтэй. За түүнээс хойш ердөө 3-7 хоногийн дараа 46 дугаар гудамж Бородын булангийн дах байшингийнхан
банкны байшингийн хан дээр анхны цахилгаанжуулсан сурталчилгаа гарч ирж одоо тухайн үед одоо маш их олон хүн ирж үзчихсэн байна. За Нью-Йорк хот томрохын хэрээр Таймс талбай хурдан хугацаанд театр, концертын танхим, дээд зэрэглэн зочид буудлуудаар дүүрэн соёлын төв болж чадсан юм байна. За Таймс Сквер нь Нью-Йоркийн одоо агаар болж байсан. За хүмүүс бейсболын аврах шалралт тэмцээн эсвэл ерөнхийлөгчийн сонгуул гээд томоохон мэдээг энд ирж хүлээж авдаг. За дээрээс нь тэмдэглэхээр цуглардаг гэжээ. За энд Ирвин Берлин, Чарли Чаплин зэрэг алдарчнуудын амьдрал 1910-аас 1920-ад оны үед Таймс талбайтай нэгт холбоотой гэжээ. За одоо Нью-Йоркийн Таймс Сквер нь жил бүрийн 12 сарын 31-нд одоо шинэ жилийн үйл ажиллагаа тэмдэглэдгээр алдартай. За яг 23 цаг 59 минутанд болор бөмбөлгийг дээрээс өндрөөс буулгаж шинэ жилийн эхлэлийг тэмдэглэдэг юм байна. За энэ уламжлалыг анх 1907 онд буюу 20 дугаар зууны их үед Нью-Йорк Таймс сонин 12 сарын 31-нд салют буудуулж одоо анх уламжлалыг тавьж эхлүүлсэн гэж үздэг юм. За өнөөдөр энэ газар Нью-Йорк дахь шинэ жилийн гол арга хэмжээ бөгөөд за жил бүр талбай болон талбайн зэрэглэдэх гудамжуудыг бүхэлд нь хамарсан олон зуун мянган хүн энд ирж одоо шинэ жилээ тэмдэглэдэг юм байна. За энэ уламжлал дэлхийн 2 дугаар дайны үед л одоо тухайн үед тасалдчихсан төвхтэй ягаад гэвэл одоо дайн болж байсан учраас за шинэ жилийн үдшилт талбайд дунджаар 750 мянга гаруй үзэгчид цугларддаг юм байна. За энэ рекордыг бол 2000 оны шинэ жилийн үдшилт 2 сая орчим хүн цуглаж байснараа бас эвдэж байсан төвхтэй. За энд бол Бродвей театрууд асар их хэмжээний тод неон сурталчилгаа, телевизийн хэв маягийн самбарууд, Таймс талбайг Нью-Йоркийн хамгийн эрч хүчтэй амьдралын зайлшгүй бэлэгдлийн нэг хэсэг болгосон гэж үздэг юм байна. За энэ ариун хотын оршин суугчид за заавал тод өнгийн зарлын самбар байрлуулах шаардлагатай цорын ганц газар гэж үздэг юм байна. За Таймс Сквер байрлах хамгийн алдартай рекламуудын нэг бол шинэ жилийн бөмбөлөгний яг доор нь байрладаг, за бөмбөлөг буудаг хэсэг яг доор нь байрладаг Тойшоо байгийн сурталчилгааны самбар. Эндээ энэ туршлагын сурталчилгааны самбар нь 1999 онд анх суулгаж байсан. За 37 сая долларын өртөгтэй юм байна. За 7 давхрыг тэрчгээр нь хаад юм байна. За энэ Samsung компани эзэмшиж ажилладаг томоохон Coca-Cola лид дэлгэц зэрэг нь одоо хамгийн алдартай самбаруудын тоонд ордог юм байна шүү. За 2008 оны 12 дугаар сарын 4-нд Таймс талбай бол хамгийн анхны байгаль дээлтэй салхи нарны эрчим хүчээр ажилладаг дэлгэцүүд гарч ирсэн юм байна. За үүнээс хойш бол ер нь одоо хотын захиргаа энэ Таймс Сквер талбайд ер нь энэ байгаль дээлтэй салхи нарны эрчим хүчээр ажилладаг дэлгэцүүдийг одоо байрлуулахыг шаарддаг болсон. За түүнээс хойш ч гэсэн ер нь болж игэл ийм талбайнууд ийм самбаруудад одоо байрлуулдаг юм байна үзэгчтэй.